За сайн байна уу? Намайг Ариуна гэдэг. Би Ариуна органикийн үүсгэн байгуулагч. Зарим хүний мэддгээр бол эсхийн урлагийн багш, савнгийн сургуулийн багш гэдгээр нэлийн хүмүүс мэдэх баг. За, ер нь миний өглөө бол нэлийн эрт эхэлдэг. Ажлын шаардлагаас болоод би өөрөө Германаас Монголд үйл ажиллагаагаа удирддаг учраас цагийн зөрүүнээс болоод ер нь бол өглөө 3 цагаас 4 цагаас нэг оройд 5 6 цагаас эхлээд гэх мэтлээ ажлын өдрүүд маань эхэлдэг заримдаа. За, Монголд ирсэн ч гэсэн бас л ерөнхийдөө 6 цагаас л ажил эхэлж байна. 6:30-аас ч юм уу. Яагаад гэвэл Ариуна органикийн маань үйлдвэр өөрөө 7:30-аас ажил эхэлдэг. 7:30-аас 14:30 хооронд ажилладаг. Цагийн хуваарьтай учраас ер нь бол ажил эхэлдэг. За, өнөөдрийн аутфитийн хувьд бол ерөнхийдөө би голчлон Монгол хувцас өмсөх дуртай. Өдөр тутмын хувцас гэсэн Монгол ямар нэгэн хэв шинж маяг оруулж өмсөх их дуртай байдаг учраас ер нь л энгийн байдгаараа л хувцлал хүрээд ирсэн гэсэн үг. Ариуна органик гэдэг бол миний хүсэл мөрөөдлийн нэг хэсгийг хийж яваа фирманд байгаа. Ерөнхийдөө монголчуудаа зориулж арьс арчилгааныхын чиглэлээр нь дагнаад ер нь арьсаар нь монголчуудаа бас эрүүл байлгахад нь хувь нэмэр тус дэм оруулъя гэдэг үүднээс энэ гоо сайхны болон ахуй хэрэглээний саван цаашдаа ер нь косметик үйлдвэрлэх зорилготойгоор энэ Ариуна органик фирмийг үүсгэн байгуулсан. За, өнөөдрийн ажлын төлөвлөгөө гэвэл Германаас гэр бүлийн маань 2 хоногийн өмнө ирчихсэн ээж дээрээ хүүхдүүд маань 2 сарын дараа ирчихсэн байгаа. Тийм болохоор энэ тэгээд сарын дараа буцаад явна. Тийм болохоор энэ цаг мөчийг ашиглаад хүүхдүүдтэйгээ болж игэл хамт байх, байн хамт байх ер нь тийм төлөвлөгөөтэй өнөөдөр тийм байгаа. Та нартай ярьснийхаа дараа ер нь хүүхдүүдээ буцаад очино да. Ариуна бизнес ерөнхийдөө 2010 онд Германд Регенсбургт их сургуулаа төгссөний дараа мэргэжлэрээ одоо эзэн засагч болон олон улсын худалдааны менежментийн мэргэжилтэй түүгээрээ ажиллах уу, ямар нэгэн фирмд ажиллах эсвэл өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаад дуртай зүйлийг хийх үү гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй байсан. За, тэгээ бодож байгаад хүүгээ 2 нас хүрсний дараа 2012 оноос юм биш Ариуна Naturwaage гэдэг ноос налуурын брэнд дэхад дэлгүүрийг нээжсэн. Түүндээ бол зөвхөн Монголоос Монголын гар орчуудын маань, Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн маань ноос ноолуур эсхийн урлагийн бүтээгдэхүүнийг очиж Германд танилцуулдаг, зарж борлуулдаг тийм бизнес эрхэлж эхэлсэн. За, өнөөдрийн хувьд бол Ариуна органик фирмийг үүсгэн байгуулад энэ савнгийн үйлдвэрээ үүсгэн байгуулад 1 жилийн нүрийг үзэж байна. 1 жил гарan болж байна. Ингээл 5 сард үйлдвэр маань эхэлжсэн. За, миний яг баримталдаг одоо амьдралын хэв маяг гэх юм бол эрүүл, энгийн, эко байх хэрэгтэй, байгаль орчин дэелтэй байх хэрэгтэй. Ер нь бол боломжийн цомхон минимал амьдрах хэрэгтэй. Тэгээ минимал гэдэг үгний маань одоо Монгол хамгийн сайхан орчуулга бол энгийн гэж би ойлгодог. Тэгэхээр эрүүл, энгийн тэгээд ер нь бол эко амьдрнаа гэдэг маань тэгээд хүний өөрийнхөө эрүүл байх орчныг бүрдүүлчих юм аа гэдэг үгнээс энэ завчмаар амьдрэх та. Нэгдүгээрт Ариуна гэдэг маань өөрөө яг Ариуна гэдэгтээ их төстэй сонсогддог. Тийм болохоор нэртэй маань их ойрхон учраас Ариуна гэсэнсэ. Хоёрдугаарт Ариуна гэдэг маань төвт хэлээр мандаж буй наран гэсэн утгатай. Тэгээд бас 10-аад жилийн өмнө Ариуна Naturwaage фирмээ нэгтэй ч гэсэн би ер нь бол жил үүс маань бас хийж байгаа зүйл маань ингээд өглөө алга ургаж байгаа мандаж байгаа нар шиг бас бэлгэрч яваасаа гэдэг үүднээс Монгол хүн чинь бэлгшээлтэй байдаг шүү дээ тийм ээ. Амны бэлгээс гэдэг үүднээс нээсэн. За, тэгээ бас нэг сонирхолтой зүйл нь болохоор миний том охиныг маань Анура гэдэг. Анура гэдгийг яг араас нь уншихаар Ариуна гэж уншигддаг. Тэгээд аюу гой тохиолдод тэгэж таарч ирсэн учраас ер нь бол фирмээ цаашдаа өргөжүүлэх болгондоо ингээд Aruuna Naturwaage, Aruuna Organics одоо удахгүй Aruuna Felting маань бас эхлэх гэж байна гэсэн сайн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа. Тэгэхээр ингээд байна да. За, дуун маш их дуртай. Ер нь бол хүний нутагт амьдарч байхдаа ч гэсэн одоо Тэрцмаа язгуур урлагийн Монгол ардын дуу тэр дээр үеийн 20-30 жилийн өмнөх дуунуудад маш их дуртай. Хайр тарных маань ер нь бол мэдэх байх. Дандаа л нэг дуу аялал, дуулаад явж байдаг. Гэхдээ нэг дуу байнга эргэж их орж ирдэг. Тэр болохоор та нар мэдэх байх нутгийн бараа гэдэг нэг дуу байдаг штэ тий. Зүүдэн дунд толгодон үзэгдээд гээд тэрний нэг 2 дугаар бадгийн жишээ нь
хосгүй танаас илүү эрднийг хорвоод би олсонгүй гэдэг их орныхаа тухай яг энэ мөрөөд бол байнга сэтгэлд хэрхэгжээдэг. Тэр нь бол бас миний амьдарч байгаа газартай болоод надтай их холбоотой дуу юм уу гэж бас боддгийг байнга дуулагддаг. Хамгийн анхны бүтээгдэхүүн маань олон үйлдэлтэй эдийн засгийн маань байсан. Нэгдүгээрт яг бүх хэрэглэгчдэд бүх ахуйн хэрэглээнд энэ олон үйлдэл буюу ерөөсөө л нөгөө шалнаас тааз хүртэлх галтгоо ахуйн хэрэглээ бүгдийг цэвэрлэж чаддаг гэдэг утгаараа энэ бараахан хамгийн эхлээд хүргэе хүмүүс хүргэе гэдэг үдээс энийг хийжсэн. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж ихтэй хамгийн түрүүнд шарт төстэй савнгаа үйлдвэрлэжсэн. Шарт төстэй савн маань өөрөө миний нэр дээр технологи болоод энэ барааны тэмдэгт миний нэр дээр байдаг болохоор ер нь монголчуудаа энэ шарт тос гэдэг гайхамшигтай зүйлийг энэ зөвхөн одоо хоол хүнсээрээ биш бас арьс арчилгаа энэ зүйлдээ ч гэсэн хэрэглэж өөрсдөө эрүүл хэрэгтэй юм аа гэдгийг бас ойлгуулахын тулд таниулахын тулд энэ шарт төстэй савнг заавал 12 органикийн бүтээгдэхүүний нэр төрөлдөөнд байх ёстой гэж үзээд хамгийн ууган косметикийн савн маань манай 12 органикийн шарт төстэй савн гарч ирсэн. Амьдралдаа хийжсэн хамгийн эрсдэлтэй ч гэдэг юм уу бас их зориг зүрх гаргаж хийсэн зүйл магадгүй 12 органик маань гэж боддгийн. Ягаад гэвэл өөрөө тэнд байж энд үйлдвэрлэл эрхлэх энийг тэндээс тэр холоос удирдах, цагийн зөрүүнээс удирдах энэ цаг хугацаа орон зайн зөрүүнийг холбож ажиллах, 2 твийг холбож ажиллах хэрэгтэй байх нь. Дээр нь би чинь 3 хүүхэдтэй ээж. Тэгэхээр энэ орон гэр тэгээд энэ үйлдвэрлэл хүсэл мөрөөдөл хоёроо хэрхэн холбох вэ гэдэг асуудал хамгийн их төвхтэй санагдчихсан. Одоо ч гэсэн ерөнхийдөө тийм байдаг. Монголд ирээд би сая сар гарan ер нь баг 2 сар бас байлаа. Тэр хооронд хүүхдүүд маань Германд сургууль нь хичээл намраагүй учраас тэнд байгаад байсан. Тэг хичээл амрангууд ээж дээрээ ирж гин. Магадгүй дахиад хүүхдүүдийг авсны дараа дахиад нэг 15 хоног ч юм уу үлдэх мэтлэн гэр орноосоо жоохон ингээд холдоод байгаа маань бас л их том эрсдэлтэй бас их хитрхи зоригтой хийсэн алхам байлаа. Гэхдээ тэгээд одоогоор бол бүгдийг сайхан зохицуулаад болоод байна гэж бодож байна. За манай 12 органик үйлдвэр маань нэг 7-оос 10 ажилчинтай одоогоор ажиллаж байгаа. Ер нь бол бүгдээрээ эмэгтэйчүүд. За төгөөлтэй ажилтнаас бусд маань эмэгтэйчүүд байгаа. Тийм болохоор бас эмэгтэйчүүд маань ар гэрээ ажил, үр хүүхэд гээд зөндөл давхар ажилтай байдаг, давхар хоббитой байдаг. Тийм учраас бүсгүйчүүдээ эрт ажиллаа эхлээд төвжирлийн бус цагаар эхлээд тэгээд эрт төвжирлийн бус цагаар бас хараад гэр оронтойгоо байх, өөрийнхөө хоббиг хөгжүүлээ, хэлдэг бус зүйлээ амжуулах, гэрийнхэнтэйгээ илүү цагаар их цагаар байгаасаа гэдэг үүднээс зуны цагийн хуваараар манайхан 7:30-д ажиллаа эхлээд 14:30-д тарчдаг. Өглөө цагийн хуваараар болохоор 15:30-д тардаг. Тэгэхээр хамт олон маг гэдэг маань ерөөсөө л 12 органикийн үнэт капитал тийм хамгийн үнэтэй өмч гэж хэлэх хэцүү тийм хамгийн үнэтэй хөрөнгө маань тэгэхээр тэд нартай бол маш их хайртай анх үүсгэн байгуулсан цагаасаа эхлээд одоо хүртэл явж байгаа ажилчид маань бас байж байгаа. Миний хувьд бол бас нэг амьдралдаа баримталдаг ч гэдэг юм уу ерөнхийдөө сүүлийн жилүүдэд ганцхан савн гэдэг нэг тийм зарчим баримталж байгаа. Тэрний үгс үг хэрэгсэл савнгаар бүх арчилгаа цэвэрлэгээний зүйлээ шийдэх. За жишээ нь одоо миний ерөөсөл хөлнөөс толгой хүртэл бараг үсээ хүртэл угаачдаг савн маань энэ шарт төстэй савн өөрөө ч угаасаа анханасаа энэ шарт төстэй савндаа маш дуртай энэ жол технологиг өөрөө гаргаж ирсэн бас олон удаагийн туршилтаар тэг хамгийн зөв одоо хөөсрөлттэй хамгийн зөв тэжээлтэй хамгийн зөв таслагчлалтай гарч ирсэн үүнийгээ би ингээд сүүлийн 5-6 жил өөр дөрөө л туршиж ашиглаад тэрнийхээ үр дүнг өөрөө мэдэрсэн учраас хамгийн нөгөө анхны бүтээгдэхүүн маань энэ шарт төстэй савн гарч ирсэн. Тэгэхээр би бол ерөөсөө л энэ шарт төстэй савнгаараа бие угаан, нүрээ угаан, үсээ угаан өөр савн бараг л хэрэгэлдэг гэх юм уу да. Харин ахуйдаа болохоор одоо манай 12 органикийн хамгийн ууган буюу хамгийн анхны бүтээгдэхүүн болохын эдийн савнгаа ашигладаг. Эдийн савн маань бас та нар мэдж байгаа байх энэ 1 кг-аар бас ингээд савлаад зардаг хүмүүст нэг дор авдаг хүмүүст ер нь бол бас хэмнэлттэй тийм ээ сапаглах бодлын хувьд ч гэсэн байгаль орчиндөө хэмнэлттэй гэдэг үгнээс энийг ашигладаг. Үүгээрээ бол тэгээд ерөөсөө л ахуй хэрэглээгээ шалаас тааз хүртэх бүх хэрэглээгээ шийдэж. Тэгэхээр миний хувьд бол ер нь бол ерөөсөө савнгаар бүгдийг шийддэг. Хөдөө гадаа явсан ч гэсэн савнгаа аваа явуучих нь, гар биеийнхаа савнгаа аваа явуучих нь. Одоо энэ ковид үед бол ерөөсөө л гар биеийнхаа савнгаар бүх зүйлээ бас шийдэж байсан. Тэгэхээр миний хувьд одоо яг үндсэн хэрэглээ маань өөрөө 12 органик маань бүтээгдэхүүн өөрөө хэрэгэлдэг зүйлээ би бас хүмүүстээ хэрэглэгчтэй хүргэж байгаа гэдэг утгаараа
За үнэрийн хувьд би өөрөө нэг тийм өөр янз бүрийн үнэр хэрэглэдэггүй. Гэхдээ хамгийн хөөрхөн үнэр чинь хүүхдийн үнэр гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгээд анх би 10 арганыгийн вок хийх сэтэл бас юунаас төрсөн бэ гэхээр нөгөө айлын жаахан хүүхд харахаар эмэгтэй хүн ч юм уу ингэнийхгүй үнэрлэмээр санагддаг. Тэгээд айлын жаахан хүүхдийг барьж аваад үнэрлэхээр дандаа вок үнэртдэг. Тэгээд маш их өрөвддөг байсан яана энэ хүүхдүүд. Тэгээд ерөөсөө л энэ хүүхдийн арьсаар химийн бодис, энэ их мухан үнэр, энэ их химийн өсгөгч бодисууд орж байгаа ямар их ордуулж байгаа бол гэдэг сэтгэл их хөвддөг байсан учраас 10 аргийн 2 дахь бүтээгдэхүүн маань хаалгын унтаг гарч ирсэн. Ямар ч үнэр байхгүй. За зарим хэрэглэгч нар маань жоохон одоо өөхөн тос үнэртэй дэж гэдэг ч юм уу тий. Тэгэхээр химийн үнэр болоод химэл үнэр байхгүй, яг натурал органик байгалийн үнэр ер нь бол ер нь хамгийн илүү хамгийн эрүүл гэдэг утгаар би ерөөсөл хүний үнэр л үнэрч байгаасаа гэдэг утгаараа мэдээж хэрэг бид нэр өөхөн тастаа савнгаар угаалаа гэдэг бид нараас өөхөн тасаа үнэртэхгүй шүү дээ. Чи алга болчих нь эхний ээлжинд хүмүүсийнхэн тэгэж мэдрэгдэг химийн үнэрт тасчихсан хамар нь ер нь бол тэгэл байгалийн үнэр л хамгийн сайхан үнэртэй. Хамгийн их урам зориг ер нь гэр бүлээсээ их авдаг. Яг л надтай хамт байдаг 24 цаг тэгэл хамгийн анхны маань хөгжөөнд дэмжигчнэр хамгийн анхны маань шүүмжлэгчнэр тэгэл миний намайг амжилттай явах юм бол тэд нар маань хамгийн ихээр баярлдаг. Намайг баярлахад тэр надаас илүү давж тэд нар маань баярлдаг. Тэгэхээр гэр бүлийнхнээсээ л гэрийнхнаасаа ханиасаа хамгийн их урам зориг авдаг. Органик хэрэглээ буюу энэ органик гэдэг үг өөрөө ямар орчиртай вэ гэхээр ерөөсөө л ямар нэгэн химийн бодисгүй байгалийн гаралтай зүйлийг л бид нэр органик гэдээ ойлгочиход хэрэгтэй юм байна. Тэгэхээр органик хэрэглэнэ гэдэг чинь бид нар нөгөө байгальтайгаа их ойрхон сэжмээр холбогдно. Бид нэр өөрөөхөө байх их эрх үүснэ гэсэн үг. Тэгээд ирэхээр бид нэр бүх бусад хортой зүйл химийн бодиснаас чөлөөлөгдөж эхэлнэ. Тэгээд ирэхээр бид нэр эрүүл байх боломжтой болно. Эрүүл бид сарвал ухаан оршино гэдэг учраас тэр ер нь бол одоо Монгол усыг хөгжүүлье гэж бүр одоо политикийн төвшөнд яриа гэх юм бол ер нь бол эрүүл Монгол хүнийг л бид нэр бүтээх хэрэгтэй байгаа. Эрүүл Монгол хүүхдийг бид нэр бүтээх хэрэгтэй байгаа. Тийм болохоор энд нь би эмч хүн биш ч гэлээ ядаж чадж байгаа хэмжээндээ арьсаараа энэ хүмүүс химийн бодисоор дарлуулахгүй дарангуулахгүй байгаасаа гэдэг үгнээс арьс арчилгааных нь ахуйн арчилгаа цэвэрлэгээнийх нь бодисыг эрүүл хий гэдэг үгнээс л энэ ажлыг эхлүүлсэн. Тийм болохоор хамгийн чухал зүйл бол ерөөсөө л эрүүл мэндэл. За хизээч гэхээр бас жишээ нь одоо би хунцар сав баглаа бодолтой уух юмд хизээч мөнгө өгөхгүй гэж би боддог. Зарчимтай байгаль дээлтэй байх ёстой гэдэг утгаар мэдээж хэрэг бид нэр элсэн цүлд явж байгаа л хатаж өгөх гээл байвал нэг савтаа усаа байл аваад уух тахалтай тий. Гэхдээ би бол өөрөө хүслээрээ ямар нэгэн нэг удаагийн сав бодолтой ч юм уу пластик савтай зүйлийг тэр цэцмаа Монголд бүр огт хэрэглэхгүй бай гэж боддог. За Германд ч юм уу гадаадын улсуудад бол тэрийг ингээд англиад өөр бүтээгдэхүүн хийгээд бас боловсруулцдаг. Гэтэл Монголд маань тийм тэрийг боловсруулах бас боломж маш муу байдаг. Шууд хөрсөнд хаягддаг учраас ядаж би Монголдо пластик савлгаатай уух зүйл хэрэглэхгүй бай гэсэн зарчимтай хамгийн наад зах нь гих мэдчлэн одоо жишээ нь би хизээч мөнгөөрөө болкола авч явахгүй ч гэдэг юм уу те хизээч мөнгөөрөө би өөрөө мэдсээрээ байж эрүүл мэндтэй хортой шүү гэдгээ мэддэг зүйлээ бол авч хэрэглэхгүй гэж боддог. Ээж хүний хувьд одоо миний хүүхдүүдийн өсөх, миний хүүхдүүдийн амьдрах энэ нийгэм сэтгхүй эрүүл, бие эрүүл байгаасаа л гэж хүсдэг. Миний арьс арчилгааны нууц ерөөсөө шар тастай савн маань. Би ерөөсөө шар тастай савнгаараа нөгөө хөлнөөсөө толгой хүртлээ угаадаг. Гэтэ нүүрэн дээрээсөө ч ерөөсөө илүү дутуу одоо шөнийн өдрийн тосч гэдэг юм уу тийм зүйл ерөөсөө хэрэглэдэггүй. Савнгаараа угаачаад ингэж байж байгаа. Арьс маань өөрөө эрүүл учраас өөрийнхөө тослогийн бүтцийг ингээд тослогоо өөрөө тэнцвэржүүлээд ингээд явцдаг. Эрүүл учраас өөрөө амьсгалаад явчихж байгаа. Тэгээд хуучин бол өөр юмар угаачаад биеийн тос түрхэл, нүрийн тос түрхэл, гарын тос түрхэл ингээд гэсэн бол одоо нөө эрүүл савн хэрэглэдэг болсноос хойш ерөөсөө тос хэрэглэх шаардлагагүй болчихсон. Арьс өөрөө эрүүлжиж эхэлчихсэн. Тэгэхээр миний одоо эмэгтэй хүн болгол өөрийнхөө сайхантай ч тийм ээ дотоод олон гадаад өнөөдөр ингээд зогсож байгаагийн маань бас нэг одоо хүчин зүтгэсэн зүйл маань шар тастай сав маань эрс маань шар тас гэж зүйл ч өөрөө маш агуу зүйл. 10 органикийн үндсэн зарчим бас нөгөө дотоод
дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотооддоо бүгдийг болж өгвөл хийх гэдэг зорилготой эхэлсэн. Тийм ч учраас яг тэр зарчмаараа бид нар явж байгаа. Ахуй хэрэглээний түүхийн эдийн маань ерөнхийдөө 95-аас 98% дотооддоо байгаа өөхөн тос болон бусад зүйлсийг хэрэглэдэг. Тэрвчгийн хэл бид нар одоо ургамлын шингэн тос хэрэглэхдээ хүртэл одоо эзэгтэй гээд та нар мэдэх байх оргих фермийн Монголдо хийдэг тэр ургамлын шар цэцгийн тосыг авч хэрэглэдэг. Гадаадаас биш. За бусад гоо сайхны савнд орж байгаа зүйлс маань жишээ нь хамгийн сайхан нь одоо шар тос маань байна. Сүүлэн тос маань байна. За тэгээд дээр нь одоо ургамлын тос гэхэд хүртэл тэр тосоо хэрэглэж байна. Мэдээж хэрэг гоо сайхны савнд бас коконат буюу наргил модны самрын тосыг бас мартаж орхигдуулж ерөөсөө болохгүй. Тэгэхээр гаднаас оруулж ирж байгаа зүйл маань ер нь тэр дээр нь оливын тос бас оруулж ирж байна. Тэгэхээр гоо сайхны савн бол ерөнхийдөө 80 хүртэлх хувь нь Монгол түүхийн эдээрээ. За сабагла бодлыг бас бүгдийг нь би Монголд хийлэгдэг. Дизайнерууд нь ч гэсэн Монголдо ажиллаж байгаа. Тэгээд сабагла бодол дээрээ ч гэсэн бид нар бас ерөөсөө ямар ч пластик болоод гялхар утны төрлийн зүйл оруулахгүй гэдэг үднэс бүгдийг нь цаасан савлгаатай ядаж буцаад хог хаягдал боллоо ч гэсэн байгальтай шингэхдээ байгаль хардуулахгүй байх үднээс нь бид нар сабагла бодлыг хамгийн эко байх хэмжээнд нь бас шийдэж өгч байгаа. За бид нар үйлдвэрийн маань хатаалгын өрөөнд байж байна. Ер нь бол савн хийхэд бас үндсэн жор технологиос гадна хамгийн чухал зүйл бас энэ хатаалга их чухал байдаг. Савн маань өөрөө натрийн гидроксид гэдэг натрийн шүлтээр савнждаг. Тэгээд хатаалга гүйцсэн савн бол арьсанд маш зөв нөлөөтэй. Дээр нь тэр одоо ганц орж байгаа химийн бодис бүрэн гарч хатаж дуустдаг. Тэгснээрээ бас хэрэглэгчдийн гар дээр эрүүл савн очих гол үндэс байдаг учраас одоо энэ хатаалгын өрөөнд бол дор хаяж савнгууд маань ингээд 3-7 хоног тэр үтгийн хил 12-7 хоног хүртэл энд ингэж байж агаад хэрэглэгчдийн гар дээр хүрдэг юм байгаа. Сайн хатсан савн уусал багтай байна. Сайн хатсан савн хэрэглээ удаан байна. Мөн эрүүл байдаг. Тийм болохоор 14-гийн хувьд бол ерөөс хатаалгыг маш сайн одоо хамгийн өндөр түвшинд барьж байгаа. Ер нь бол технологи маань бас Европын стандарт, Германы технологиор барьж хийдэг ийм савнгууд хийдэг. Манай Vogue болохоор бас эдийн савнгаас арай өөр технологиор хийгдэж байгаа. Тэгээ Vogue маань савнжилтын хугацаа дууссаны дараа дахиад 24 цаг хатаагаад ингээд хийдэг. Ер нь шууд хувцс руугаа хийж хэрэглэх ёстой. Яагаад вэ гэвэл энэ Vogue-н дотор ямар ч одоо нэмэлт өсгөгч, хөөсрүүлэгч эсвэл задрах бодис гэх мэтлэн туслах химийн бодис ороогүй байдаг учраас өөрөө усан дуусах чанараараа уснаа гэсэн хамгийн органик төвшөндөө байгаа Vogue гэсэн. Тийм болохоор харшилтай болон одоо нэрхнэраа хүүхдийн хувцас гих мэт эмзэг тэр хувцснуудыг бүгдийг нь Vogue-оор угааснараа бид нэр арьсаараа хувцаараа дамжуулж эргээд хортой бодис химийн бодис арьс руугаа авахгүй байх боломжтой. Одоо манай Aron Organic-ийн логоны доор байгаа 3 үгийг та нараас харж байгаа тийм ээ. Эрүүл, энгийн, эко ерөөсөө энэ зарчмыг баримталдаг. Ер нь амьдралын хэв маягтай. Бас үнэт чанарын хувьд бол ер нь бол хүн эрүүл байх хэрэгтэй. За тэгээд одоо үнэнч байх хэрэгтэй зарчимдаа хөвшилтэй үнэнч байх хэрэгтэй гэж л боддог. Би өөрөө их анзаарахгүй хүн л дээ. Тэгэл айхтар одоо хүний үс зүс харддаггүй. Гэхдээ ер нь бол ямар ч тохиолдолд ер нь шууд нүд харагддаг, нүдийг хардаг. Гэхдээ хүн угаасаа л нөгөө нүд гэдэг чинь сэтгэлийн тойл гэдэг утгаараа нүдрүүл их хардаг та. Aron Organic-ийн алсын хараа анх нэгтээ би чи их сүртэй Монголын ард түмнийг арьсаар нэрвүүлжүүлнэ энэ гэсэн их том бодолтой эхэлсэн шүү дээ. Тийм болохоор ер нь бол болж өгвөл энэ органик хэрэглээгээр монголчуудаа бас арьс талаас нь химийн хороор дарлуулахгүй, ойлгуулах, эрүүлжүүлэх энэ аянаал цааш нь чадах хэмжээгээр өргөжүүлнэ л гэж бодож байгаа. Одоо түрүүчээс нь эхлээд бас хүмүүсийн санал, фидбек, баярлсан сэтгэлдлүүд тий хашлаасаа салчлаа. Тэр ихтгэл зүгээр зөвхөн арьсны хашлаасаа биш, одоо ургамлын тоосны хашлаас хүртэл салчлаа гэд хэлээд байгаа. Тэр нь юу гэж байна вэ гэхээр ерөөсөө нөгөө арьс эрүүл бол дотоод эргэтэн ч гэсэн эрүүл, тэрийгээ дагаад хүн ерөнхийдөө ингээд бүхэлдээ эрүүлжих боломж байгаа гэдгийг л харуулах, ойлгуулах зорилготой байна да. Зарчимч хүн болгоно л гэж хэлдэг зарчимч мэн л. Хүүхэд байхад бусдыгаа дагаад ч юм уу багш болно гэж хэлдэг байсан. Тэгсэн хэрнээ би одоо багшийн их сургуульч гэдэг ч юм уу багшийн мэргэжлийг сонгоогүй хэрнээ
нэг мэдсэн чинь л явж исэн чинь би эсгийн урлагийн багш болсон байсан. Нэг л мэдсэн савнгийн сургалтын багш. Одоо ингээд амьдралын хэв маягийн бас эрүүл энгийн эко хэрхэн амьдрах уу гэдэг талаар бас сургалт явуулаад ер нь нэг мэдсэн чинь их олон хүний бас багш болчихсон байсан. Тэгэхээр ер нь бол хүсэл мөрөөдөлтөд бас хүрсэн юм байна гэд хизээ хойно өөрийгөө мэдсэн штэ. Одоо ээжүүд нөгөө хүүхдээ гаргахаас өмнө ямар царайтай байх л гэж айгүйх боддог. Тэгтэл нөгөө аавгаа дөрөсөн байгаасаа ээжигээ дөрөсөн байгаасаа гэдэг шиг яг л өөрийн беби шиг те бүх юмыг нь доторхоос нь эхлээл бүтүүхийдээс нэгтүүлэл хийн сапагла бодол дээр өөрөө ажиллана. Энэ хүнд очиод хүний арьсанд ямар байх вэ гэдгийг анханаас нь маш их бодож хийн. Тэгээд гарч ирсний дараа гартаа хамгийн түрүүлд ингээд сапагла бодолтой хийгээд барих тэр мэдрэмж бол нэг тийм баяр баясгалтай хэрнээ тийм учир битүүлэг энийг маань цаана одоо юу хүлээж байгаа болоо гэж боддог. Яг л нэг хүүхдээ гаргаж одоо яаж байгаа юм шиг тий хорвоод танилцуулж байгаа юм шиг тэгэж гардаг. Тэгээд эргээд савангууд маань бүтээгдэхүүнүүд маань хүмүүсээс эрэг сайхан сэтгэл аваад ирэхээр бүр маш их баярлдаг. Бүр ингээ бахархдаг тэргээрээ 18 сонгож байгаа хүмүүстэй би болон бид нар ямар ч байсан бүтээгдэхүүний эдгээр чанарынхаа төлөө энэ бүтээгдэхүүн эрүүл байхын төлөө маш их хичээж ажиллаж байгаа. Та нар маань бас өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бас зөв бүтээгдэхүүн сонгож байгаарай. Арьс гэдэг хамгийн бас том эрхтэн. Энэ эрхтнэрээ бид нар маш их сайн муу зүйлийг авч идэг. Энэ эрхтнэрээ бид нар бас биеийг эрүүлжүүлж, хоргоожүүлж байдаг. Тийм болохоор биедээ хэрглэж байгаа зүйлээ, ахуйтай хэрглэж байгаа зүйлээ, эрүүл зүйлийг сонгоорой. Тэрэнд чинь бид нар туслая, дэмжээ. Тэрний чинь төлөө бид нар үнэхээр чанараа алдахгүйгээр одоо ажиллах болно гэдгээ л амлаж байна. За баярлалаа.